Гэгээн хүсэл бодолтой гэгээрүүлэх найндаг үйлсдэн сургууль хүмүүжүүлэгч багш нар Монгол орны ирээдүй болсон хүүхэд багчууд элбэрэлт эцэг их та бүхэндээ жаргалантын сургууль 44 жил боловсролын 100 жилийн ойг тохиолдуулан амьдралд нь аз жаргал эрүүл энхийг хүсч сурах үйлсийг эрхэм болгож эрдэм нандан номд шамдан сурч байгаа бяцхан шавь нарын нь оюун мэрэгэн бодол санаа өөдрөг гэгээн хүслэн дүүрэн байхын үлзийтэй өрөөдийг өргөн дэвшүүлье. Намрын сайхан өдөр дэлгэр улиралд юмс бүхэн боловсрсан үед боловсролын 100 жилийн түүх дурсамжаар дүүрэн он жилүүдийг эргэн дурсахад таатай байна. Бидний бий болгосон амжилтын цаана жаргалантын сургуулийн захиргаа удирдах ажилтан үе үеийн багш нарын минь үнж баршгүй ариун цагаан хөдөлмөр 12 жилийн сургуулаа төгсөөд эх орныхоо өнцөг болон бүрт ажил хөдөлмөр эрхэлж алдар нэрээ дуурсгаж яваа төгсөгчд шавь нарын минь хичээл зүтгэл эцэг эхчүүдийн минь багш бидэнд ханддаг эерэг хандлага үр хүүхдээ гэсэн агуу сэтгэл ихэнх чухал байсныг тэмдэглэж хэлэхэд таатай байна. Цаашид Монгол орны минь ирээдүй болсон хүүхэд багчуудын өндөр боловсролтой өв тэгш хүмүүжилттэй уламжлал өв соёл зан заншлаа эрхэмлэн дээдэлдэг чадварлаг ажилсаг хүмүүн болох үндэс суурийг батбэх тавьж өгөх хүүхдийн төлөө гэсэн энэхүү ариун үйлсд та нарын минь хамтын ажиллагаа уул мэт том байг өөрт үлдэх буйнд нь 70 мэт ариун байг гэж ерөөё гэж жаргалтын сургуульд ажиллаж байсан нэг өдрийнч буй хөдөлмөрийг хүндэтгэн жинхэнэ үнд цэн гэж ойлгож талархаж явдаг шүү. Та бүхэндээ ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэж аз жаргал сайн бүхэнд хүсэн өрөөё. За боловсролын 100 жилийн ойг тохиолдуулан үе үеийн багш ажилчид сургууль хүмүүжүүлэгчид шавь нартаа сурлагын өндөр амжилт хүсэж эрүүл энх сайн сайхныг хүсэн өрөөё.